За юу яцхан бид нар Counter-Strike тоглоомын төвөөс бүх батгануудыг гинэ. Бүх кейсүүдийг задлж үзэж байгаа. Өнөөдөр болонгууд бид нар Revolver case задлж байна. Тэгээ Revolver case дотор бол тэр нөгөө сая 200 мянган долларын үнэтэй Crambit ч юм байгаа. Тэгээд ер нь бол тэрнээс гадна бас ямар скинүүд байдгийг сонирхцгаа. Key drop нь Counter-Strike дотор байдаг. Кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн хэлсэн скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л харгаа болохгүй л Fire swap-та танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Revolver case. Crimson Web энэ тэр чигт бах Revolver-тай юм байна. Тэгээ Revolver case-ийг бол хэзээ гарч ирсэн бол би бол санаж байна. Би тухайн үед бас Counter тоглодог, CS тоглодог байсан. Нэг өглөө сэрэл цагаан сар одоо Хятадын цагаан сарын үеэр Revolver case гарч ирсэн юм аа. Монголын цагаан сар ч гэсэн ер нь бол төхөн боож ирсэн. Нэг өглөө гараад ирсэн чинь тэгэл Агийн доогуур те нэг Revolver-тэй нэг буудчаалт Revolver-ийн автад орж ирсэн байсан. Тухайн үед цагаан сарын хямдрал гээд бас би тухайн үед бас Counter-Strike-ийг 3500 авчихсан гэж байна. Тухайн үед доллар хямдхан байсан л да. Гэтэр нь бол рублээр авах юм бол 3500 авдаг байсан. Тэгээ CS хямдарсан. Тэгж яхад ер нь бол гарч ирсэн кейс гэдэг би бол амар сайн санаж байна. Тэгээ Crimson Web, Ricochet. Corinthian. Wow, энэ амар цимби дийг цэгэр өнгөтэй байд. Цэгэр дээр байт юм байна. Тэгээ Imperial бас улаан лодотонд ордог. Цэвэрхэн скин байна. За энэ бол зайл. Outbreak, зайл. Fuel Rod. Дээрээсээ default-аар иддэг. Зайл. Retribution, зайл. Power Loader, зайл. Tiger Moth, зайл. Тажуу ч юм уу? Яг үндэ SG-ийн скинуудын дагуул юм байна. Avalanche. Окей, цэвэр харагдсан скин байна. Teklo Burner, зайл. Point Disarray, окей. Executioner, зайл. Shapewood бүр зайл. Royal Platin. Ийм trash скинийг те энэ ингээ харахад зүгээр нэг чирнэл ягаад скин байгааз. Тэгэхэд улаан дээр тавьсан байгаа байхгүй. Зайл. Бүр зайл. Окей. За голдуудыг харах юм бол те өвжи утгнууд байгаа. Crambit Slaughter, M9 Vanilla, M9 Slaughter, Crambit Blue Steel, тэгээ Crambit Case Art. Тэгээ Crambit Case Art-д дунд тэгээд юу гэдэг те tier 1 2 3-ын ер нь бол Blue Gem-үүд байх боломжтой. Тэгээ бид нар үнэхээр Factory New те хамгийн шилдэг Crambit Case Art-д унгаах юм бол сая $200,000. Тийм боломж байгаа. За бус нь бол тэгээд тухайн үед бол тэгээд Crambit Crimson Web, Crambit M9 Crimson Web тухайн үед нөгөө Centered Web-тэй скинүүд бол ер нь бол амар үнэтэй байсан. Тэр үе тухайн үед бол Blue Gem мөн сонирхдаггүй ер нь бол Crimson Web ер нь бол $30,000 төгрөдөг байсан. За тэгээ Blue Gem-үүд л байгаа. За gold ч штэ. За give me gold. Gold. Crambit Blue Gem. Gold. Окей, нөгөө дажгүй дэглээ ургааж байна. Окей. Gold. Okay, I got factory new point today. I think I got my money back. Maybe. Талын дав авсан баг. Factory new ягаа унж ин. Тэр нь бүр AK. Okay. Тэгтээ we did got. Би AK-нд хандаг хүн бол биш. Come on. Got. Мэн консолд дарахтаа бэлэн байгаа та.
За last case will be god гэж YouTube чатаас бичсэн байна. Зүгээр бидэрт ер нь бол те өвжийн утгнуудтай зөндөө кейс байгаа. Ер нь бол те blue gem унах юм санагдчих байна. I'm feeling it. За бид нар энэ кейсийг задлахад энэ $3.5 төлхүүртэй нэг $6.60 үрсэн байна. Хэдэн доллар money back гэсэн. What money back? Оо юу вэ? Ашиг шаац байдаг шаасой. $60 $180 болсон шүү. $170 болсон шүү. What the fuck? Сая point дисэрэй $160 юм уу? Окей. Хоёр profit хийсэн кейс. Энэ өмнө profit хийсэн кейсээс байна. Оны тайч унгаагаа та өөрийнхөө хуучин оны тайчийг зарангуутаа одоо маань кейс адлж байгаа. Тэгээд ер нь бол өмнө ашиг шаасан кейс нь болонгууд оны тайч байсан. $500 оны тайч унгаасан. Окей. Дараагийн кейс нь болонгууд ямар кейс байх вэ? CS:GO weapon case 3 байх юм байна. Тэгээд дараагийн бичгээр уулзлаа баяртай. Тэгэхээр дараа нь kick stream хийж ашиг.